танайд таныг дайлыг нэвтрүүлгийн шинэхэн дугаар эхэлж байна. Богино хугацаанд хэн бүхэнд хэрэг болох үс хоолны жороор зочинтойгоо хамтдаа хоол хийнгээ. Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудынхаа сонин сайхнаас ярилцаж дуу хоолойг нь түн олондоо хүргэдэг. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Манай Сөүл шат дахь MBC студиэс дэлгэн зохион байгуулдаг таныхыг дайлын нэвтрүүлгийн маань шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Бид тэгээд зочнийдээ ирэхээр Гуанжу хотод TEDx-ийн ингээд буудлын дээрээс та бүхэнтэйгээ мэдчилж байна. Тэгээд өнөөдөр бид нэр одоо нэвтрүүлгээ бэлтгээд одоо газраар тэнгэрээр галт тэргээр гэдэг шиг хаан ч байсан Солонгосын өнцөг булан бүр та бүхэнтэйгээ очиж таныг тайлахад бэлэн байгаа шүү. Та бүхэн бидэнтэй хамт байгаарай. Манай өнөөхөө Солонгос ирсэн оюутнууд тэгээд энэ бол ямар малтай байсан л та кош юм. Арай хэм төсөр тэгээд ганцхан амжихад хүмүүстэй тийм. За. Вау. За яг нөөний сошиал дээр хардаг манай дархан мөнхийн гэр мөн байна. За манай дархан мөнхийг дагчднаа сайн мэдж байгаа бах тий. Тэгээд яагаад бидний дархан мөнхийг зорж ирсэн бэ гэхээр яг нөө өөрийн гэсэн цагийн менежменттэй өөрийн гэсэн сахилга баттай сурах ажиллах тэр одоо цаг цаваа их зарцуулдаг. Тэгээд дээрэс нь эдний чинь бас их сонирхолтой байгаа байхгүй. Одоо нийтийн байрны нэг л жижиг өрөө ингээд өөрийнхөө бүх хэрэгцээг хангаад ийм гоё тогтой тухтай цэвэрхэн ингээд амьдэрдэг юм байна. За ингээд байрныхаа талаар өөрийнхөө талаар товчхоо манай үзэгчид танилцуулах гоё. Шүдүүрээ танилцуулж байгаа тийм. За ингээд намайг зориод ирсэн та бүхэнд баярлалаа. За би болохоор энэ Гуанжут амьдардаг. Одоо энэ Чусон хажуудлын Чусонгийн их сургуульд сурдаг. Дархан мөнх гэж одоо төгссөн. Оюутан биш. Тийм юм байна. Магистраа төгсөөд яг одоо D10-тай байгаа гэж судалж яасан юм байна. За энэ болохоор яг дандаа нөгөө юу нэ одоо Солонгос гадаад үг гэхээс илүү дандаа ер нь Монгол одоо дандаа зарчмын тиймэрхүү юм одоо. Одоо яг жишээ авах юм бол одоо энэ дүүгээс минь ялгаа авах үедээ гэдэг чинь нөгөө янз бүрийн хүүхдэд таарна ааш нь олдохгүй. Тийм байсан ч гэсэн миний төрсөн дүүгээс ялгаа авахгүй гэж бодох ч юм уу энэ үнцэнэ тулталсгөө гэж ингээд хичээнэл гэсэн үг. Дандаа нэг одоо философи зарчим яг тиймэрхүү талаар л явж байгаа да. Эх орноо өргөж хайрлах хамгаалах хэрэгтэй ч юм уу. За энэ өмнөдөө тэгээд өөрөө хаанаас авдгийг яг хөө ер нь өөр таалагдсан өрөөлийн ишлэлийг болон өөрийнхөө бодсон саасныг ингэж бичдэг юм тий. Тийм. Энэ дандаа энэ миний өөрийн бодол өгнөд байгаа. Өөр хүнийг бичсэн тохиолдолд би ард талд нөгөө тэр хүнийх нь нэрийг бичсэн байт. Тийм тарахгүй бол тэгэл бүгд л нэг л гэсэн. За. Энэ миний өөрийн философи гэх юм уу. Солонгос номнууд болон монгол номнууд байгаа. Одоо сүүлд үзсэн гэх юм бол энэ одоо тэмдэглэл хөтлөхийн ач тусны талаар энэ над үзэгдэх зураг энэ одоо хайрын талаар ном календар маань одоо яг энэний ижлээ юм 4-5 юм календар байгаа гэсэн үг. Бүгд хороостой байдаг. За энэ дээр яг нүдэ тавьчихад энэ дээр нэг хоол гэдэг нэг ийм их зохион байгуулалт бол энэс бол яг бичих хэрэгсэл юм байна. Яг хөө сонирхолтой нэг энэ шургуулган дотор одоо миний яг бас одоо карта ч юм уу бэлэн мөнгө жишээ зөвхөн яг энд байна. Одоо картнууд зөвхөн энд байна. Энд одоо юу гэдэг тэмдрүүд энд байна. Хичээл хэрэгсэл одоо гар цаг бугуучтай холбоотой юм энд байна ч юм уу. Яг зүүж байгаа шилээ энд байдаг ч юм. Яг нэг юм
Одоо энэ зөвхөн гоо сайхан маск болон энд цэнэглэгч байна гэсэн үг. Энэ доотлолт нь одоо яг зөвхөн имийн сан ч юм уу. Одоо манай гэрээс юу ч хайх шаардлагагүй гэсэн үг байхгүй. Тэгээ байхын байрандаа л байдаг. Байхын байрандаа гэсэн үг. Юу ч хайх, юунд ч стресстэх шаардлагагүй. За ханаар одоо яг нэг жижигхэн одоо миний мөрөөдөл гэж шин зөв жижигхэн ойрын зорилгууд хаг илтсэн байж байна. Утас авах, 300 баг авах, джинс авах гэсэн. Дандаа бэлдсэн юм байж байгаа. Жолооны өмлөхийг бас сая сүүл авсан. Ойрын хэрэгцээнд юм уу байна. Тэгээд энийг бас хүмүүс нэг шин юм уу гэдэг энэ дандаа өмсдүүлэх хүчнүүд шүү дээ. Тийм биш дандаа хуучин л болсон. Тийм. Харахад нэг шинэл юм ихэ тавьчих юм шиг харагдаад байна. Хүмүүс тэгээд тийм бас энийг би нэг аваа үзүүлчихв. Одоо жишээ нь энэ утас энэ доотлын энэ бор утсыг өмсөхийн тулд би энийг зүгээр ингэж аваад энэ бор утсыг эндээс би ингэ авчлаа. Тэгээ би энэ гурыг ингээл энэ дээр тавьчихна гэсэн үг. Тэгэхээр энэ одоо дахиж ивэх ямар шаардлага байхгүй. Яаж гэсэн юм ийм байхгүй. За тэндээс энийг одоо онгоолгоо үзэх юм бол эндээс одоо хүн болгоно л шинэ амьснууд юм уу гэдэг. Дандаа хурц юмс. Тийм биш үү? Цагаан хурц амьснууд шүү дээ. Бүгд нэгдсэн юмс. Хүмүүс болохоор шинэ энэ эвхэлт бол бас их сонирхолтой юм тий. Чи энэ эвхэлтийг хизээ сурсан өөрөө энд ирээ сурсан юм уу эсвэл бүр багаас сурсан юм? Энд ирээ сурсан. Яг хаа ер нь багтаа л ихдэг байсан л да. Бүр манай гэртээ бол би нэг тийм ихдэг байсан. Яг тэгэхээр манай гэрт бас олон хүмүүс амьддаг. Багтаа яг нэг ийм хүмүүдээ их болдгоо байсан. Том бол яг нэг туслаа гараад Монгол оюутны байранд тахдаг ийм болцсон байсан. Тэгээд амьсныхаа энэ ихэлтийг бол биш зүгээр ер нь бол амьс л ийм их хэстэй байдаг байсан. Энд нөгөө өөртөө одоо нөгөө сайжруулалт хийсэн гэх юм уу? Ер нь бол нэг иймэрхүү байршилт. Одоо нөгөө Японы Америконд байгаа шүү дээ. Тий. Тэрийг чинь одоо бас манайхан маш их үлгэр дуурайл авдаг. Тэрнээс үлгэр дуурайл авсан юм уу? Эсвэл ерөөсөө л ер нь өөрөө ийм зохион байгуулалттай байсан юм уу? За ер нь багаас бол ийм бас нэг тархины менежмент гэх юм бүхэн зохион байгуулалттай байх хэрэгтэй. Нэг ямиг яг нэг зөв үйл дээр хийчих юм бол дараа нь дахиж хийхгүй байх гэсэн тийм үг байнган боддог. Одоо 4-5 дугаар ангид ажиллаа миний хийсэн нэг одоо нэг гэртээ нэг тийм шургуулган дээр ишгтэй хүний хэрэгсэл эмхтэй хүний хэрэгслээ бичсэн нэг тийм байт. Хамгийн тэрийг батлах юм гэх юм бол 3-4 ангидаа л байсан. Тийм байт. Тэгээ ер нь бол нэг иймэрхүү энийг яшин тавьчих. Тэгээд нөгөө юу ч хайх шаардлага байхгүй манай гэрээс. Тэгэл одоо яг хэрэгсэн юм буцаагаад байранд нь тавих гэсэн философи тийм зарчим бол өгч гэсэн. Би бүр одоо 10 жил нөгөө жоохон бахтаа одоо худалчинд 1-р ангиас их чаашаа. Гэтэ үчиндээ нэг 3-4 анги авцыг тэр үеэс л гэсэн баг гэж гисэндээ ингээд эхэлсэн байсан. Тэгээд оюутны байранд тахтаа байнгын зөв гартаа шинэ гэсэн фитнест явах юмсан гэдэг байсан. Энд ирээд фитнес нэг сар явсан байт. Одоо бол яг энийг зөв гэртээ байдаг гэсэн. Энэ бас энийг бас сонирхож. Энэ болохоор нэг одоо өмсөн хэртэй хувцснуудаа ингээд энэ 7 хоногт ашигласан хувцснуудаа л хийнэ гэсэн. Өдөр бол хувц угаахгүй. Эндээ болоод хагасаа өдрөө ганцхан нэг угаа. Тэгээ хагасаа өдрөө бүх хувцаа өвтгөл гэсэн. За хагасаа өдөртөө нэг өвчт юм байна шүү дээ. Тийм хагасаа өдөртөө нэг өвчт. Нэг угаа, нэг л гэсэн. Тэр ямар ч нэг тарих бас стресстэйгүй гэсэн. Иймэрхүү. Тэгээд нэг хувцсныхаа одоо тоон дээр хэрэг анхаарах уу? Ер нь бол хувцсан хувцад дорн хайдаг. Гүү, миний хувцснууд болохоор би ер нь хувцаа баг хайдаг. Ягаад тэр авахтаа угаасаа би өндөр шалгууртай авдаг. Одоо миний малгаанууд энэ малгаал хэлээд энэ одоо хүмүүсийн албаар ингэсэн үг. Энэ угаасаа илэгдээ байж байгаа юм. Гэтэ би энийг яг өмсдөг малгай. Өдөр болго өмсдөг малгай. Энэ бол нэг өмс болгонд угаасаа аз жаргалтай байдаг. Тэгээ Америкондгийн зарчим бит хэрэг адилхан. Тэгээ нэг авахтаа яг толтол гоё мэдрэмж авцсан тийм юм аа. Өдөр болго өмсдөг л гэсэн. Тэгээ бодохгүй бол нэг энэ зуны өдөр болохоор ялцчихв. Ээлж олныг өмсөх зүгээр байдаг. Алчуур бол угаасаа нэг энэ хэмжээнд байх хэрэгтэй. Бүхлөстөн 4-5 жил удаж яхад нэг ийм хэмжээний хувцал ямар ч хүн дэр байна л та. Тийм. За тэр нэг самбар байна. Энэ болохоор би анх зүгээр нэг ажилласан өдрүүдэд бичдэг байсан. Одоо л яг заримдаа юм зэрэг юм. Энэ болохоор Солонгост ирсэн зорилгын талаар дөнгөж ирээл анх бичсэн байсан. Одоо зорилгоо ингээ баян нүдэн дээр харж орохтой. Тийм. Харж яадаг. Тийм. Зарим гэхдээ энийг би бас нэг баян гарна гэх нь бас нэг ингээд тулгархтаа бол харчнаа л гэсэн үг. Энэ өгнөд бол одоо бүгд яг толгоон дотор байгаа. Надаас гарч байгаа юм шиг энэ толгоон дотор байна гэсэн үг. Гэтэ энэ хаяа нэг амьдралын янз бүрийн юмнууд дотор нэг мартчихна.
Тэгээ харахтаа бас санана. Одоо шинэ болондоо болно угаасаа болдог юм гээд. Одоо янз бүрийн асуудал гарцсан багт ингээд стресс төрнөш магадгүй. Тэгээ байж хат угаасаа л болдог шүү дээ нэрийг л бодох жишээ нь. Энд одоо өөртөө даалгаврууд билд. Тэгээ тэрийгэ хийгээд хийц хүрцэн үед энийг харах нь шүү дээ. Тэгээд өөртөө даалгаврууд билдчих юм. Бүхнүүд л нэг юмрх байдаг та. Яг гоё үгнээс гадна нөгөө нэг Намнаа гэсэн байна. тий. Орж ирэх болгонд жаргалтай одоо. Ширээн дээр одоо нэг хөвгөлөрсөн байгаа болохоор тэгээд нэг хөвгөлрөөг бол маш их хэцэгцтэй ингээл чигээрээ юмуд нь тооч тодорхой. За нэг юм. За баярлалаа. Ингээ манай үзэгчид сайхан өөрийнхөө гэрийг танилцуулсан. Энэ гэр чинь бол ер нь бол манай сошиал дээр бас нэлээд хүмүүсийн анхаарлыг татсан байгаа. Тэгсэн байлээ. Тий. Хүмүүсийн их анхаарал татсан яг ингээ эрэгтэй хүүхэд өөрөө ингээ бие дагаад амьдарч явах үедээ ийм гоё эмх цэцтэй амьдрна гэдэг бол бас нэг бахархал байгаа. Тэгээд чиний энэ байдлаас чи хараад олон хүмүүс бас үлгэр дуурайл авах байхаа гэж бодож байна. Сөүл хот дахь MBC төв хуудастай лайк дарж нэгдээрэй. За ингээд дахин мөнгөөхөө сургууль руу явах замд ямар гоё газар байна энэ тий. Яг энэ сургууль ч одоо энэ урд байгаа сургууль. Тий. Сургуулахаар энд байгаа. Тийм ээ. Сургууль руу явах замд болохоор энэ Rose Garden гэх сарнаа ийм цэцэрлэг түрээдэн байгаа таахгүй. Аха. Хавар болгоо ингээд хүмүүс цугладаг нэг иймэрхүү. Ямар гоё юм бэ? Энд бүрдээ жил олон болдгоо. Тийм жил болгоо. Аха. Тарьцсан сарнаанууд байна гэсэн үг. Тэгэл өвлөн автаал хавартаа яг ингээд дэлгэрэл. Харин тий сая ингээд гэрээс нь гараад ингээ алхаж байгаад сургууль руу ирэх замд энэ бол тэр чигээрээ сарнаа шүү дээ. Би яг сонсч байсан маа Гванжуугийн нэг сарнаагийн баяр гээд маш нэртэй алдартай байдаг гэсэн. Яг энэ удаа одоо нэг сумаар хэд хэдэн туулаа бодчихлаа. Танах руу ирэхээр энийг мэдээгүй шүү дээ яг энэ болж байгаа гэдэг. Тэгэхээр маш гоё юм үзүүлчихлээ шүү дээ. Тэгэхээр на сарнаан төрлийн бүх төрөл байна. Үнэхээр гоё юм. Тэгэл гоё доо. Чөлөө цагаа ер нь яаж өнгөрүүлдэг вэ? Чөлөө цаг тэг яг сургуулийн энэ бүстэй бол яг одоо сургууль руугаа орлоо. Энд яг энэ дэрэгдэн саксны толгой байгаа. Энэ дээр тоглоод. Тэгээд оройдоо яг иймэрхүү газраар алхаал. Тиймэрхүү. Яг сургуулийнхаа энэ бүст бол яг ингээд өнгөрч байна. Одоо дахин мөнгийнхөө сурдаг. Чусан сургуультай их сургуультай ирчээд байна. Энэ хичээстэй сайхан юм байна. Гаднах орчин бас маш гоё тогтчлттай. Гоё сургууль шүү дээ. Ер нь бол монголчууд хэрэг байх уу? Энэ сургуультай одоо 4 жил магистр сурч байгаа тийм ээ. Тийм магистраар сураад төгссөн. Аха. За энэ сургуулийнхаа талаар болон за тэгээд энэ одоо Солонгос дахь их сургууль чиний сурж байгаа сургууль болон одоо Монголд болохоор бакалавра төгссөн байгаа шүү дээ. Тэр Монгол дахь бакалаврын ингээд сургалтын ялгаа бас нэг ийм юм гоё хэрэгжүүлчихээсэж гэдэг юм уу те эсвэл онцдог тиймэрхүү зүйлийг манай үзэгчтэй болцгоё юу. Зөв. За би чи одоо энд хэлний ихтлэр болохоор 2 жил. Тэгээ магистраар болохоор 2 жил гээд 4 жил. Одоо төгсөөд нэг жоохон 7-8 сар болж байгаа хэрэг чи ер нь бол нэг 4 жил гараа болцоо гэсэн. Манай сургууль болохоор айгүй гоё л доо. Орчин гоё. Тэгэд яг надад одоо хамгийн таалагдсан Монголдо нэвтрүүлчмөр юм гэх юм бол одоо яг энэ хэлний хэлтлийн энэ төв ба. Ер нь ингээд манай сургуулиуд чинь жижигүр гэж байхгүй. Монголчин болохоор сургуулиуд жижигүр гэж байдаг шүү дээ. Би болохоор одоо ийшээ энэний хаалгаар ирсэн мөнхийн онгорхой байна. Би гэрээс нэг 10 минут алхаж ирээл. Тэгээ сургууль дээр энд одоо энэ ширээнүүд дээр ээлжил суугаал хичээл. Тэгэл яваад гэдэг. Хин ч гарч ирэхгүй. Бүр орой нэг 11 үед эндээс нэг хүн ирээд хаалгаа хаяа одоо болж ийн л гэдэг. Бусдаар бол би тултлаа хичээлээ хийж аваад гарчдаг гэсэн. Дээд ангиуч гэсэн дээр онгорхой. Тийм аюу том даваа тал энэ. Тэгээд бас хэрвээ миний нойр үрэх юм бол тэнд одоо унтцдаг нэг хөөрх юмсан байгаа. Тэр дээрээ дуг хийж авчаад буцаал сэргээл хийж өгөндөө. Хэлний хэлтгэлийг чи 2 жил болсон шүү дээ. За тэгээд солонгос хэлийг ярина яаж сурж ийн ямар төвшөнтэй? Солонгос хэл дажгүй. Яг солонгос хэлэн дээр бол цэвэр би байнгын л тактик л байд. Яг одоо ажилтаа өдөр бол ажиллаа яж нь ажилтгүй өдөр бол заавалч солонгос хэлээ бэлдээл. Тэгээд анх солонгос хэл сурж байхдаа болохоор яг нэг юу ч мэдэхгүй ирж байгаа шүү дээ. Тэгээд анх нэг сургууль дотор чинь ангидаа бас нэг эхний 5 байр эзлүүлдэг ч юм ийм хөөрх юмнууд гарч ирдэг. Тэгээд тэрэндээ тэтгэлэг өгдөг. Тэгэхээр тэр тэтгэлгийг авахын тулд хичээ шүү дээ. Анх ирээд ангидаа нэг 5-т орж илүү.
олон хүүхдүүд байсан. Тэгээ дараа нь 3-т ороо дараа нь нэгт орж ирсэн. Тэр болтол хичээсэн л гэсэн. Яг хоо тэгээ анги дотор бол яг ангийнхаа нийт юугаар бол яг муу л байгаа юм л да. Гэтэ анги дотор бол нэгт орсон байт сүлт нь. Тэрний одоо яг нэг менежмент гэх юм юу гэх юм. Байнгын л хичээлээ бэлдээл. Тэгээ яг нэгэнт л ирсэн юм чинь хилээс орчвол ажилч нэгдэн тэгээ дээрээс нь хичээл сургалт сайн байна гэдэг утгаар хэл бол хамгийн зайлшгүй юм байна гэл хилээсээ сурсан. Яг хэрэгтэй. Тэр нэг хэлний бэлтгэлийнхаа 6 сараас 1 жилийн хугацаанд маш сайн сурчих юм бол цаашдаа ингээ бүх одоо ажил үйлсийнх нь болоо ажлынх нь зам тавьчих байхгүй тий. Хэлний сайн сурах юм бол маш сайхан боломжтой байна. Тэгээ чиний хувьд топик энэ авсан уугүй? Топик авсан. Топик жил яг арай болоогүй болоо яалаа. Тэгээд юусандаа 3 авчихсан. Тэгээд тэрний араас 3-ыг чи 2 3 авчихсан. Өх болгондоо л авдیں۔ Дөө дандаа. Тэгэл дараас нь 4-үүдийг чи 2 3 авчихсан. Яг топик бэлдэх үед яг сайн бэлдэнэ. Бусдаар бол тэгэл ерөн би дандаа нэг хувь хүний өвчсөн ном ч юм уу. Тиймэрхүү номнууд уншчихдаг. Солонгос хэл бэлдэж хахад нэгэнт л солонгос хэлээр бид нар яах гээд байгаа гэхээр уус сурах гээд байгаа шүү дээ. Тэгэхээр битээ тэрнгүү сурах гээд байгаа бол нэг мэсэн шууд сурах юмаа сурчвал замдаа солонгос хэлээр сурчих юм болов гэдэг утгаар шууд ном уншчихдаг байхгүй би. Солонгос хэл дээр. Тэгээ анханасаа шууд тэгцсэн. Дандаа нэг тийм хувь хүний өвчлийн ном, улс төрийн ном зомнууд, бизнесийн ном зомнууд. Тэгээд дөнгөж одоо топик 3-тай ч юм уу энэ төр байхад тийм ном уншихад маш их бэрхшээл тохиолж байгаа зү мэдхгүй өнөд маш их байгаа тийм. Гэсэн ч тэр бүхнийг слайдаад одоо тайлбарчиг харж агаад өөрөө ойлгоод уншчихв. Тэр талаараа манай үзэгчтэй болцгоо. Ер нь бол хэл сурсан. Одоо чи тэгэхээр хамгийн дэдлэн топик 4-тэй гэсэн байгаа. Топик 4-тэй яг би өөрөө бол яг 5-ын төвшөнтэй гэдгийг яг тэгэхээр би яг сайн бэлдсэн шалгалтын дээр зүгээр өөрөө нэг хариуцлахгүй стрик байхгүй. Тэгээ сэгийг яг сайн бичиж явж байгаа арай төгс хийх гээд. Тэгээ нөгөөдхөө баллуур дараад нэг юм болоод сэгийн дээрээ зүгээр муу наавал тэгээд яг 5 магадгүй 6 ч авах байсан юм уу. Яг тийм дээр бүр баг нойлсон шахах нэг тийм гашуун төгт. Яг тэр үед хамгийн чухал юм нь юу вэ гэхээр эрүүл мэндээ бас амар сайн байлгах хэрэгтэй юм бэл. Цагийн менежментээс гадна хизээ би одоо гүн шоуд морж штэ залуу юм чинь. Тэгээ над шоудах цаг хэрэгтэй, сурах цаг хэрэгтэй гэдэг бүх юмудаа яг ингээд. Одоо би өнөөдөр жишээ нь юу гэдэг яг жишээ авч байгаа. Өнөөдөр би одоо нэг ном унших хэрэгтэй байлаа ч юм уу. Тийм байлагт магадгүй манай найз намайг шоуд яагаад дуудах нь бол би шүү шоуд. Тэр нь би тэр найзынхаа үгээр явж байгаа юм биш. Надад бас шоу хэрэгтэй. Би тэгтээ тэрнгүү өдөр болгон ном уншиж байгаа. Тэгэхээр иймэрхүү юмудаа ч гэсэндээ яг аль хэсгээр би цуцлах уу, аль хэсгээр би орох уу гэдэг бүрэн зохион байгуулалт. Бүр хатуу нарийн биш хаяа бас уян хатан байх нь шүү дээ. Тийм, энэ чинь гол нь би өөрөө нэг аз жаргалтай байх гэдэг болохоор яг бусдаа тэр шоу чинь өөрөө бас сөрөг юм биш. Айгуугаа эерэг юм баггүй. Яг зүгээр яаж юм гэсэн үг л дээ. Уухтаа чинь тасартлаа уухгүй байх чинь л адаглал хамгийн гоё юм шүү дээ. Нас насандаа үзэх юм гэж юм үзээд явдаг гэсэн үг шүү дээ. Тэрхий одоо нэг юм тулшихгүйгээр ном үзнэ гэж номоо үзэл байгаад их юм бол хүн бас яалтчгүй ядаргаатай болно, стресстэй тэгвэл одоо хичээлээ үзэхдээ үзээд шоудах. Тийм, яг номоос авч яхад л хүн сакс тоглоё гэх юм бол би шууд сакс тоглохоор явна. Асуудал байхгүй. Яг тэгэхээр өдөр болго намайг хүн сакс тоглоё гэхгүй ойлгомжтой болохоор бусдаар бол би төвтэй тэр хүн намайг дуудахгүй бол би өөрийнхөө хийдэг юм хийсээр л юм гэсэн. Найз нөхдийн орж ирсэн юм хүмүүс төр магадгүй нэг охин болцсон гэх юм бол би гараа шууд болцсон гэсэн. Бүх юм дандаа ийм нээлттэй. Тийм. Тэжээсээ охин дуудах юм болсон чи өөрөө бас охиныг дуудаж олно үстэй. Тийм мат тохиолдол байдаг үстэй бас. Тийм яг хоо. Өдөр дуудуулаад байдаг юм уу? Яг хоо байж олно л таагүй. Гэтэ би одоо миний нөгөө ингээ хүн амтантай үргэлтүүч ч юм уу тийм шалтгаан яг хоо. Яг нөгөө өөртөө цагаа их гаргадаг. За ер нь бол эмэгтэй охин гэж ярьснаас одоо яг чиний насны чи өөрөө чиний хувьд бол ярина одооны охтууд ямар охтууд эмэгтэйчүүд ер нь чамд илүү таалагддаг байна. Одоо болохоор тийм нээлттэй. Тэгээд их ухаалаг одоо нөө сорхтой хатан шиг л гэж ярьдیں۔ Би дандаа. Нөө сорхтой хатныг уншсан. Яг тийм сорхтой хатан шиг тийм төр барих хэмжээний тийм ухаалаг хүн байвал их зүгээр санагдтыг. Тэгээд тийм хүнийг олно гэдэг бол аюу хэцүү. Тийм. Тэгээ бас тийм нээлттэй. Одоо юу гэдэг яг нэг нээлттэй ингээ ярилцдаг. Над тийм асуудлаа дарахаагаа хэлэл би тэрийг нь шууд бас өөрөө нээлттэй юм чинь асуудал байхгүй. Хүмүүс нөгөө нэг эготой тийм хүмүүс хэцүү гэдэг. Би болохоор над тийм эготой юм байвал амар юм шиг. Тийм амбицтай байвал гой санагдаад шүү дээ. Адилхан. Тэгэхээр нэг гадна дэлгөө болон одоо дотоод сэтгэл, дотоод ертөнц юм. Аль нь илүү чухал вэ? Одоо аль нь чухал гэж хэлнэ. Тэгэхээр
гадна юу чи одоо юу гэдэг хүний гоо үзэсгэлэнт чи эрэхтэн угаасаа татгаж байгаа. Энэ байгаль 90 амтан болгонд гоо үзэсгэлэнт татгатна. Тэр бол одоо нэг даржлахгүй юм ойлгомжтой. Тэрнээс гадна сэтгэл зүй гэдэг тийм агуу юм байна л да. Бусдыг хайрладаг. Тэгээд нэг тийм жоохон ухаалаг байвал зүгээр. Бусдаар бол нэг би тэнэг хүнд дургу. Юм ярихаар ойлгохгүй байхгүй юу? Тэгээд зүгээр дандаа ухаалаг юм ярих албагүй шүү дээ. Зүгээр ярих үедээ миний хэмжээнд ойлгоцохоор бол яг болчихж байгаа байхгүй. Хамгийн чухал нь бас ариун цэвэрлэл юм да. Бүр маш цэвэрхэн байх хэрэгтэй. Дээд зэрэглэлээ. Тийм байвал болно л гэсэн. За манай дахин мөнхөл ийм шаардлагатай юм биш охтуудаа. За зүгээр тавьсан шүү. Зүгээр өөрийнхөө сэтгэлийг хэлж байгаа. Тийм шиг ер нь бол эмэгтэй хүн мэдээч одоо гоо сайхан, гадаасаа гоо сайхан бастай. За тэгээд цэвэрхэн цэмцгэр байх хэвээр гэд нэрэл эргэжтэйчүүд юм ярьж боддог зүйлийг хэлж шүү. За тэгээд цагийн менежмент ер нь бол ээж аваас нь өвлөгдөө эсвэл хинээс өвлөгдсөн бэ чи өөрөө сурсан уу? Цагийн менежмент гэх юм бол манай аав чинь маш ухаалаг хүн. Байнга уншдаг. Тэгээ хүнтэй юм ярихдаа яг товч тодорхой нам ярьдаг. Тэгээд одоо манай гэрт нэг тийм ингээд юу нь мэддэхгүй нэг тийм юм хит хитэн төвтрээд байдаг. Гэхдээ бүгд аав их л та. Ингээл янз бүрийн өдрийн ажил ч юм уу гинт ингээд төлөвлөдөг тийм юмуд байсан. Тэгээд яг тэрийг нь ээж бас айгуу гоё дэмждэг, шүтдэг гэх юм аа. Аавыг. Тэр нь миний нөгөө чихэнд ингээд хүртэж байгаа ш. Тэгээ аавыгаа хараад угаас аавын байгаа байдал хүүхэд бол яалтчихгүй хуулбарлагдана. Тэгэл тэр чигээр гэсэн багасаа нэг тийм зохион байгуулалттай байх туфтаа. Тийм ээ бүр удмаасаа тийм сахилга баатаа хувийн зохион байгуулалт байгаа юм байна шүү. Тийм одоо ганцхан манай аав биш юм байлээ. Манай аав ах нар бүгд тийм л. Яг нэг тийм нам байдаг тийм. Тэгэхээр би өөрөө ч гэсэн угаасаа тийм манай одоо дүүнерч бүгд яг л адилхан. Ярьж байгаа юмуд бүгд адилхан. За энэ суудлын дээр болохоор би одоо их одоо энэ ядралтай ч юм уу ачаалттай ч юм уу яг тийм үедээ суудаг одоо миний тухтай бүс гэх юм уу жинхэнэ комфорт зон. Яг одоо сургууль дээр их ачаалттай ном уншаад одоо юу гэдэг нэлээд ачаалттай үед байд юм байд. Яг тийм үедээ нэг ингээл жоох ядардаг шүү дээ хүний бие сүлдээл тэгээд ирэхэд энэ дээр нэг 30 минут дуу хийчээ босоод ирэхэд бол амьдралаас шал өөр болт юм да. Тийм. За өглөөгөр би чи ер нь дандаа тийм зохиолын дуунарх нэг тиймэрхүү хөнгөн өдөр бол дандаа ремикс нэг тиймэрхүү цоглог бүр мөнхийн. Тэгэд орой бол заавалч зохиолын дуу сонсож унтдаг. Яг өөрийгөө бүрэн уужруулчихэд. Дуу тавьчихвал гоё өөдрөө авчихэд. Тэгээд ер нь ганцаараа ингээд олон жил ингээд хүний нутагт амьдрахад их орноо тий хэдэн саднаа ээж аваагаа санана. Тэгээд уйдах ч юм уу тий сэтгэл санаагаар унах байдал ер нь хэр их гарах вэ? Тиймэрхүү яг гарна л да. Гэтэ гэр мэрийнх нэг бол тэгээ санахгүй. Тэр тал дээр бол бүрэн бие даасан хэлж болно. Зөвхөн хэцүү зүйл гэх юм бол яг ажил олдохгүй ч юм уу. Би өвдөх ч юм уу те нэг тиймэрхүү зүйл нь л хэцүү. Бусдаар бол өөр хэцүү юм бол юу ч байхгүй надад. За ингээд сургуультын сайхан танилцчлаа. Тэгээ одоо тархаа маань одоо шинээр сургуульд ирж байгаа дүүнэртээ залуустаа одоо юу хэлмээр байна. Тэгээ анханасаа яг юуг анхаарах вэ гэдэг дээр нэг сайхан хэрэгтэй мэдээлэл өгөхгүй юу? Зөв. Яг эхлээд хамгийн дөрөнд яг хилээл сайн бэлт хэрэгтэй л дээ. Яг хилээ сурчих юм бол ажилд голохдохгүй. Тэгээ дээрэс нь хэрвээ хилээ сурчих юм бол хичээлээ ойлгох чинь хэл сурч яах гээд байгаа вэхэр хичээл ойлгоно. Хичээл ойлгож яах гээд байгаа вэхэр ажил хийх гээд байгаа шүү дээ. Тэр яг нөгөө бүх юмний төлхөөр ажил хийвэл мөнгө бол сайхан амьдрах гээд байгаа шүү дээ. Энэ ухаанда. Тэгээ яг хэл сурчих юм бол энэ солонгосын Монголд байхгүй номнуудыг солонгос хэл дээр л уншина гэсэн үг байхгүй ерөнхийдөө. Тийм. Тэгэхээр заавалч хилээ сурчих хэрэгтэй. Адгийн одоо нөгөө наад захаар гэх юм одоо юу гэх юм. Тэрүүгээр утгатчаа тэтгэлэг авна. Би одоо ангида 5-д ороход чинь 250 мянган төгрөгийн тэтгэлэг авч илөө. Дараа нь 3-д ороход чинь 300 гаруй байсан хаа. 1-д ороход чинь 500 мянган төгрөгийн тэтгэлэг. Зөвхөн онц сурснаасаа болоод ингээд мөнгө авчихна гэсэн үг байхгүй. Тэгээд дээрэс нь одоо нөгөө магистр ч юм уу ингээд сургуультаа тэнцэх үгүүдэр чинь мэдээж энэ хэрэг хичээсэн хүүхдүүдийг харна. Тэгэхээр топик ингээд авцсан багт л одоо сургуультаа чинь тэтгэлгээр сурчихна гэсэн үг байхгүй. Яг би нөгөө тийм амар онц сурдаг төрлийн бол биш би. Гэхдээ яг нөгөө юу сурах хэрэгтэй вэ гэдгийг бол би бүр мэддэг гэж одоо төгс хариул. Тийм. Тэгэхээр нөгөө нэг яг энийг сурж явах гэдэг байгаа лээ. Яг энийг би яг гүйц сурах ёстой юу, ёсгүй юу гэдэг. Тэр дээр би бүх юм зохион байгуулалт хийдэг болохоор яг хэлэн дээр л хамгийн түрүүлж анхаарсан гэсэн. За тэгэхээр шинээр ирж байгаа дүүнер маань
Одоо бүгдээрээ солонгос хэлээ сурахтаа л хамгийн сайн анхаараарай. Хэлний бэлтгэл сурж байгаа тэр хугацаанд л ерөөсөө хэлээ маш сайн ухаад үзчих. Тэгэх юм бол дараагийнх нь зам нээлттэй болоод явчихна. Тийм. Яг хуу хаяада нэг ажил дээр хийгээ те. Ажил хийх хэрэгтэй шүү дээ. Хийхээс өөр аргагүй шүү дээ. Бас одоо амьдрах мөнгөө олно те. Алийн болго ээж аваасаа бас өгөх боломжтой өгөх боломжгүй ч юм уус. Тэгэхээр тэрийг амжуулахын хажуугаар хэлээ сурна үстэй. Тийм. Одоо бид чинь би л одоо хувьдаа жишээ нь Монголоос нэг ч мөнгө татчих байгаагүй. Ирснээс хойш эрэгтэй нэг 7 сая төгрөгийн орчмоор би иржсэн байт. Би ер нь их бага зардлаар ирсэн байлээ. Хүүхдүүдийн бодвол. Тэгэл нэг ч одоо 1000 төгрөг авахгүй шүү дээ. Бүх юм зөвхөн өөрийн толгой дотор санхүү менежментээр л явж байгаа гэсэн үг шүү. Тэгээд яавал ажил бол одоо илүү гоё тохиромжтой ажил хийх үү? Хаана илүү мөнгө байна? Гэтэ нэг тийм одоо шунлын сэтгүүгээр хүн олохт янз бүрийн тийм байхгүй шүү дээ. Яг зөв шудрах хөдөлмөрөөр гоё зөв менежментээр яавал мөнгө өсөхгүй. Тэг ингээд мөнгө өсөх арга ч юм уу ер нь хэр байна юм ер нь боломж ер нь хэр байна Солонгостой гэж залууч. Солонгостой. Яг хүүхдүүд би хаяа энийг зөв хэлдэг яг бодит юм чинь. Би дөнгөж ирээд хэлний хэлтэд ирээд шууд Монголд 100 ям авчихсан. Оо за. Нэг жил арай болоог байсан баха. 10 сард ирээд 8 сард нэхэд би 100 ям авцсан байсан. Тэгэхээр чи нэг 10 сарын дотор л тэрийг амжилтсан гэсэн үг. Тэр ямаа маань жишээ нь дараа жил надад $0 өгсөн. Тэгэхээр миний санхүүгийн менежмент гэх юм аах. Ганцхан нэг Солонгост ирлээгээд одоо жишээ баян болчихгүй шүү дээ. Давхар өөрийн яг төгс менежментээр л яг тийм бол ажилласан мөнгөө одоо ямааг чинь хизээ авах хэрэгтэй ч юм яах. Жаа бизнес ойлголт байх хэрэгтэй л дээ. Тэгж ч мөнгөний менежмент дээр ярихгүй бол ганц нэг хураагаад байна гэвэл бас хэцүү л ойлголт л доо. Яг Солонгост амьдраад гэх юм уу би одоо жишээ нь Багдад яг нэг одоо комиссийн хувцас ч юм уу яг тийм хувцас өмсдөг байсан дандаа. Тэгээд илүү дотоод одоо мөнгө өрөхгүй. Жишээ нь 300 сая төгрөгөөр одоо ориг пүүз авлаа гэх юм аашаа оригнчтай хайшин хүмүүс ч оригл гэж ярьдаг шүү дээ. Тийм пүүз авахгүй шүү дээ би. Биш тийм пүүз авч үзээгүй. Ер нь бол баг одоо ч авч үзээгүй. Авах мөнгө бол одоо бол мэдээж бий болцсон. Гэхдээ нэг 20-30 цаасаар гутлаа аваад маш цэвэрх яг ориг пүүз шиг өмсдөг. Тэгэхээр энэ одоо яг нөгөө санхүүгийн одоо яг хуу бизнесмен ойлголт байхгүй ч гэсэндээ зүгээр энгийн санхүүгийн ойлголт гэх юм аах миний. Бус хүмүүс хэвэн хийж чадчихаар юм гэсэн. Тэгвэл Солонгост бас ингээ хүн мөнгөө ураагаад байсан. Тэжгүй амьдчих бах гэж боддог шин. Хоолоо маш сайн идэх хэрэгтэй. Одоо нөө хүний газар хоол нойр хойш хамгийн чухал шүү дээ. Хоолыг бол мөнгөөр авч, нойрыг бол зөв мөнгө авч чадлаа шүү дээ. Иймэрхүү зүйлдээ л мөнгөнүүдээ их зарцуул. За бид нэр ингээд нөгөө айцчаахан одоо амьдардаг гүшүү байна картоноор ирсэн байна. Одоо энэ жижиг картонд одоо энэ коридорт амьдарч байгаа бүх хүмүүс хоолоо хийдэг гэсэн үг. За ингээд наашаа ороод ингээд үзэх юм бол ингээд хоёр плэт гэхдээ энэ хөрчин болохоор энэ одоо коридорт амьдарч байгаа энэ хэдэн Бараг 10 өрөө байгаа. 10 өрөөний хүмүүсийн бүгдийнхээ хүмүүс ингээд нэг дороо байгаа гэсэн. Тэгээ энэ чинь хувцас аваад хоолоо ингэж халаагаад энэ плэт дээр хоолоо хийж өгдөг гэсэн. Одоо ингээд хэдүүлээ оролцогчтойгоо хамт хоолоо хийж идэх. За өнөөдөр бид нөгөө нэг хэрэглэгч юу оролцогч маань тэг ганц бие хэрэгтэй тэгээд маш хурдан хугацаанд хоол хийгээд бодоод нарийн мах ураг хийж бодсон. За тэгээд гүшүү банд юм амьдрах одоо онцлог ч гэдэг юм уу те хэцүү тал давуу тал тэр талаас бас хуваалцсан. Амьдрахтаа хугацаад ганцаар байгаа. Өөр надад цаад болно гэсэн юм байна. Стаар яг тэрнийхээ эсрэгээр би өөр хүн цаад болж болохгүй. Тэр нь хэцүү. Яг нэг дуу чимээ гаргаж болохгүй. Дуу чимээ гаргаж болохоор гэтээ Нааган байх хэрэгтэй. Биш нэг гитараар тоглох нөгөө орилгоор шүү дээ дуулмаар. тийм шүү дээ. Юу байхгүй хаагддаг. Гитарыг ер нь хизээ сурсан юм бэ? Гитарыг болохоор 16 хавцаас сурсан. 16 хавцаас. Тийм. Сонирхолтой. Тийм. Нарийн хэрцэн маха өөрийнх нь шүүсэнд болгоод хажууд нь төмсөөж ханж байна. Солонгос өдөр тутмын амьдрал нь одоо яаж өнгөрж ийн нэг оюутан байжгаад одоо оюутан биш болчихж байгаа шүү дээ 6 сарын хугацаанд. Тэр хоёрын ялгаа бас хэр вэ? Бас ер нь цаг илүү их гардаг болсон л да. Өмнө чи яг нэг сургуулийн темпээр бас хичээлтэй ядсан. Одоо яг өөрийнхөө темпээр хичээлж болохоор. Угаасаа сургууль байсан байгаагүй би бас хичээл хийх нь ойлгомжтой.
одоо илүү нөө өөрийнхөө дураар хийж байгаа болохоор тэр нэг гоё. Яг хоо Солонгос хэлээ өргөжлүүлээд үү? Солонгос хэл яг хоо байнгын сайжруулах юм л да. Тэгэхгүй бол Өдөр тутмын одоо тэгвэл өглөө босоод амьдралын юм маяг гэх юм бол За. ганц би эрэгтэй хүний хувьд аа одоо гэр бүлтэйгээ амьдарч байгаа хүмүүс бол бас харьцангуй өөр дадал туршилтай байгаа шүү дээ. аа. За ажилтаа өдөр бол ирж ирж байгаа уус 5 6 өнгөрөөд ажилгүй өдөр бол би ер нь яг хамтлаа унтс ирдэг заавалчгүй. Орой бол ер нь нэг 9:30 хэд яг орондоо ордсон юм би. Тэ тийм 9:00 өдрөө би маргааш ногт ядардггүй. Бүр огт ядардггүй. Бүр энэ нэг юм нууц юм бол байд юм шиг би өөрөө баг тэгж болоо. 9:30-гээ унтахад бол хүн бүр баг би ч өвдөж байгаа юм даа. Яг хоо 12-оос хойш унтах үед байна. Тэрийг хаяа бас өөртөө олгоно. Тэгээ ерөнхийдөө 9:30 гэтэл орондоо орцсон байж дээ. 9 гэхэд нөгөө нэг одоо шүдэ угаана гэсэн нэг юм цаг гаргах чад байгаа хгүй өөртөө. Шүдэ угаасны араас юм идэхгүй бас шүд угаах цагаар өөрийнхөө унтах цагийг тохио өгч чинь л гэсэн. Болсон байх шүү дээ угаараа гэсэн. Ажилтаа өдрүүд яг хоо ажиллаа хийчихэд орой ер нь хэцүү хүнд өдөр одоо бүр 6-7 гэж тарах юм бол гадуур хоол идээд нөгөө гэртээ хоол идчихээд мөрөөрөө шууд унтна. Өдөр хөнгөн яачих юм бол ирээд хоол идчихээд унтаад гэтээ бас унтахгүй яг жоох оройхон дарц үед. Тэгээ шууд сургууль явна да. Хоолоо идчихээд хоолоо шингээгээд тэгээ сургууль дээр тэмдэглэл номоо уншичээд тэгээ дахиад талбай орчих тоглоно бас зүгээр баг. Яг тэгж л нөгөө бүрэн сэтгэл ханамжтай гэх юм уу. Ерөнхийдөө гэртээ байхаас илүү сургуулийн чи дөрөв нөгөө сургуулийн дээр орчин тэр нөгөө нэг газраа одоо тэр ширээн дээрээ суух тустай гэдэг ингээ ярьж байсан. Тэр тэнцэнээс сууж яг нэг өөрөө өөртөө ингэж одоо илүү татна гэж ярьдаг шүү дээ. Ганц хүмүүсэл ерөнхийдөө ингээд баста байхаас илүү тэгжээ тиймээс одоо нөгөө нэг онгод авдаг ч гэдэг юм уу тэгээд. Тийм. Тэр тал дээр яг юу? Яг угаасаа нэг юм өгөөд шүү дээ. Кино театрт үзгээд хоолыг яг хоолны ширээн дээр идэх нэг үг байт юм да. Тэрэндээ адилхан хичээлийн ширээн дээр ивэл илүү төвлөрдөг. Хоол идэх ширээтэйгээ холжлохгүй гэсэн нэг тийм юм байдаг л та. Одоо манай курсын онд хаяа зөрчигддээ. Стараад ер нь бол тийм. Тэн суучгарыг бүрэн хичээлэл хийн гэсэн үг л ер нь. Тэгээд дадал болсон байдаг болохоор тийм дадал болсон. Гэхдээ нэр нь энэ 4 жил ч шүү дээ. Уус нэг багын тийм болохоор оюут болоод гэсэн үг шүү дээ. Банкын тийм би ч одоо 9 жил жахав өдрийн тэмдэг хөтлөж байгаа шүү дээ. Тэгэхээр яг нэг тийм уус юм темп орцсон байгаа гэсэн. Аль чирээн дээр суус ер нь гоё өдрийн тэмдэг өдөр алгахгүй юу? өдөр одоо нэг хуц нэг юу өдөр алгасаагүй. Тохиолдолд одоо юу гэдэг юм. Би өнөөдөр найзуудтайгаа орой цуг гараад өнөөдрийн тэмдэглэлээ өнөөдөрт нь бичихгүй байж болно шүү дээ. Тэгсэн бол маргааш нь заавал ч бичнэ гэсэн. Юм бол алгасна гэж бол байхгүй. Бүхэн бол болно л гэсэн. Хамгийн дээд нь 4-5 өдрийг нөхөж бичиж иддэг. Нөгөө шаардлагатай үед бас яахгүй бах. Тэмдэглэж чадахгүй бах үе байгаа. Тэгэл нөхөө тэмдэглэл. Тэгэхээр би нэг юу ахта 10 жил ахта нэг өдрийн тэмдэглэл бичнэ гэж тэмдэг гаргаад ингээд ер нь бол тэгээд гарсан өдрөөс л болчихсон юм байна. Яг тийм шиг хүмүүс амар их байдаг. Тэгээд өдрийн тэмдэглэл бичнэ гэдэг чинь бас амар модерн юмдаг дадал байгаа байхгүй. Тэгээд тэрийг ингэж байнга байна гэх юм. Яг нөгөө тэмдэглэлийн даваа тал гэдэг юм байгаа л та. Дараа нь тэрийг уншд юм уу? Дараа нь уншин. Би одоо яг миний хамгийн их юу авдаг юм тэр л дээ. Дараа нь уншдаг тийм. Би одоо чинь би тэрийг тэгж бодож ийн гэсэн нэг хүнийх ч юм уу. Нэг бол ямар нэг юм зүйлийн талаар өөрийн үзэл бодлоо хэлсэн байгаа шүү дээ. Тэгээ дараа нь тэр өөрчлөх зүй хүртэл байж байгаа байхгүй. Тэгэхээр би ч гэсэндээ ингэж боддог гэсэн. Би чинь одоо магадгүй Солонгост ирж байгаа хүмүүсийг тий магадгүй хилээ сураач харьцаагүй ингэж болно шүү дээ. Гэтээ тухайн үед угаасаа харьцаагүй байх үе нь байсан бол чи яах юм. Би тэрийг өөрийнхөө одоо өдрийн тэмдэглэлээс харч ил гэсэн юм л да. Бас тий. Ажлын өдөр ажиллаа хийгээл тэгээ ер нь ажиллаа хийсэн ч хийгээгүй ч ер нь байнгын ном уншин тасглаа хийнэ л гэсэн. Тэрийг одоо нэг үе бодвол ачаалал айгуу сайн тааруулд үлдсэн. Нөгөө заавч 5 минут байсан ч хамаагүй шууд ном уншиж юм тасглаа хийдэг. Фитнес тамирчин бол биш тийм фитнес юу биш. Зөв гэрээрээ л хийж байгаа хүн шүү дээ. Зүгээр өөрийгөө эрүүл байх үүднээс хийж юм гэсэн үг л дээ. Хүмүүс нөгөө нэг одоо дасгал хийгээд бүр амар хүчтэй болно гэж бодоод байдаг. Уг нь бол зүгээр
Эрүүл биеийг албартай гэдэг үгнээс нь хийдэг байхгүй. Авааж хацаат нь яахгүй. Гэтэ ер нь бол бас жоох авааж хацаалгана шүү дээ мэдээж хэрэг. Хөдөлмөрсийнхнийхээ Тий. хөдөлмөрсийнхээ ирэл явж Тий. нөгөө би ингэж хардаг байхгүй солонгост байгаа залуучууд нөгөө цагийн нөгөө менежмент гэж чи эхнээсээ бид нэр уулахаас болоод цагийн менежмент чамаас сурах ирсэн байгаа байхгүй юу. Аха. Тэнгүүд нөгөө бид нэр өглөө ажилдаа гарна өдөр ирнэ орой нөгөө ажилласан ажилдаа ядраад унтаад юм тасгал гэх юм их хөө тэнгүүд дасгал хийснээр чи дөрөв надад хэлсэн илүү нөгөө нэг хүчтэй болдог. Тий. Чиг санагддаг гэ тэ. Хэд сэргээ авчиж байгаа байхгүй. Тэнгүүд 7 хоногт ер нь хэд удаа ээж байна. Би ер нь өдөр болгоно дөө. Гэтэ заримдаа бол гүг би гэртээ шүү дээ. Оо гэртээ. Тий. Гэртээ. Тэр чинь жижиг өрөө бүх талаар нь ашиглаж ирнэ гэсэн үг шүү Тий, дээ. тий, тий. А би чиний нэг фэйсбુક дээрээс харсан чинь нэрээ гэртээ нөгөө кантил өргөө яасан нэг зураг нэрээ харсан байхгүй. А тэгэхээр тэр нь өдөр Нөгөө 5-10 минут байсан ч хамаагүй тэгж хийдэг. Тэгээ энэ темпэл алдахгүй байна гэсэн үг л дээ би. Дандаа. өөрөө өөртөө л тэмцэлдэж байгаа нэг хэлбэр юм дээ шүү дээ. Тий, тий, тий. Өөрөө өөрийгөө ялан хэлж За байгаа. ялан хэлж байгаа хаан тийм. Би одоо ер нь ягаад ч зүгээрээ чадахгүй энгийн өдөр. Бүр байнгын юм энэ бүр мөнхийн. Гэртээ байлаа гэдэг угаасаа амардаг хүндлэр нь өвчин тусдаг юм байлаа. Хөдөлсөн хүн бол өвчин тусахгүй. Тий. Хүмүүс юу нэг аав эзнэр тэгж ярьдаг шнэ хөшөж өгнө гэхээс хөшөж өгнө гэхээс хөшөрж өгдөг юм а гэж хэлдэг шнэ. Тэгэхээр өөрийгөө ирээд байх хүднэсээ тийм хөнгөн байнгын явчихна л гэсэн. Хитэ яхтай байсан гинэ? 3 яхтайсэн. 3 яхтай байсан ч. Тэгээ бас 5 байсан модоо. Тэгсэн чинь байрныхан замраг авснаа. Гэтэ ер нь бол солонгоцууд энэ түш райнд амьдарч байгаа хүмүүс ер нь нэг би биенийхээ юм дураараа хүрэн ч юм уу тийм асуудал нь ер нь хэр байд юм бэ? Манай байранд бол яг байгаад дээ. Уу ер нь гэдэг бүхээр нь дээ уу. Бас тэгэл би тэгээ тоод юм дөө бас өөр дандаа 10 жил оюутан бүх юм оюутны байр болохоор тэгээ. 10 жил ахтаас байранд байсан уу тий? Тэгээ 10 жил нэгдүгээр ангиас байр шүү дээ. Тэр нь байраар хүмүүцэн хүмүүс аяга мундаг юм шиг байна ингээ хараад хахаар. Би одоо ч юм бас 13 4 настай хүү хүмүүжүүлж байгаа ээж хүний хувьд ингээд бас ингээд чамаас айгүйх юм суралцж байгаа байхгүй за нэг хүнтэй ингээ хэлчихвэл гоё юм байна да. Энийг ингээд хэлчихвэл энэ агаа чи ийм гоё юм биш тэгээ одоо өдөлөө та гэж чинь түүний шкамны зургийг чинь зургийг авч явах жишээ нь тий. Тэгээрээс айгүй өшөр дүрэл болоод бие даад амьдарч байгаа ганц бие эрхтэй хүний хувьд бол айгүй суралцах нь айгүй их байна гэж хараад ч тэгж юм. За ингээд өнөөдөр 2 төрлийн салааттай би нөгөө юу яаж болохоор манайсаар хамтлаа эрэгтэй хүн байгаа болохоор эмэгтэй хүмүүс болохоор юм бид одоо сүүлийн үед бол энэ өрчтэй помидорны салаат бол маш олон төрлийн амтлаж гарсан. Тэгээ бол өөрсдөө хийгээд тэгж идэж болно. За будаа. За энэ будааг бол би өнөөдөр бол угаасаа жижигхэн хөвтөлтэй бүх нөхцөл байдлаа тохируулаад бэлэн будаатай. Ер нь бэлэн будаа хэрэглэдэг вэ? Эсвэл дандаа юу? Огт хэрэглэдэг үү? Огт хэрэглэдэг үү? Будаа бол огт хэрэглэдэг. Будаа хэрэглэнэ. Энд манайх байранда будаатай болохоор. Тэгээ энэ зүгээр өчигдөр үржигдэж байгаа шүү дээ. Зүгээр сонин будаа аваад ирсэн манай байрны захирал. Одоо энийг нэгэнд аваад ирсэн болохоор агшаад оншгол. Будаа. Стор бол будаа нь гоё будаа байдیں۔ Тийм. Будаа нэг ямар асуудал гарсан юм бэ? Тэгэхээр бас будаа мудагийн аваад ирнэ гэдэг чинь бас завгүй таад явбал бүгд ингээд ирэхэд бэлэн байж. Бэлэн будаа байж байгаа гоё юм шүү дээ. Тийм. Манай байр бол төгс ашигтай. Тийм. Надад энэ галтгон байгаа юм бас аюу цэвэрхэн санагдаад байгаа байхгүй юу? Тэгээд ээлжлэл хоол ийсэн хүн хамгийн маа цэвэрлэл гараа явчих шүү дээ. Тийм. Хүүхдээ бас цэвэрлэхгүй хүмүүс байна. Хүн ирээд цэвэрлэж чинь юм. Нэг үйлчлүүлэгч байгаа. Оо тийм үү? Тийм. Тэгэл тэр ихч маань нэг өдөр болгон өглөөр өдөө нэг ирчээд тах шүү. Энэ ажилтар. За сайхан харагч юм да. За нэг юм ингээд ерөөсөө нэг 10 минут очмоноо болох баг. За ингээд өчүүгээр хавлаад. За ингээд жижигхэн гал тоонд одоо хямд зүр араар хурдан нөхцөөр ингээд хоолной Бэлэн боллоо. бэлэн боллоо.